Дэлхийн тамхи өдрийг тохиолдуулан уншигчдын гар дээр очиж байгаа сэтгүүлч Ойтвын Эрдэнэ бүрэнгийн тамхиг ялсан эрхэм хүмүүс номын баярт тавтай морилно. Тэгээд тамхиг ялсан олонний тань эрхмүүд хаана үдг юм бэ гэдэг хайсан 800 гаруй хүнээс шигшээд одоо энэ олонний тань 9 эрхмийг одоо онцолж авсан. Эднээс төлөөлөл болгоод одоо бас 4-5 маань одоо ирсэн байна. За бусд нь одоо хараахан зарим нь гадаадд яваа гэсэн шалтгаанаар болоод ирж амжсангүй. Тэгээд энэ хүмүүсийн өдөрт амьдралын түүхийг тамхиг одоо хэрэгжилж байгаа тамнаас гарахыг хүсэж байгаа хүмүүс маань одоо олж уншаад нэг ч гэсэн ухаанаасаа бодоосоо гэдэг үгнээс тамхиг ялсан эрхүүд рүү халаасны номууд ийм номыг бүтээсэн юм аа. Энэ зав заасараа хор аваад тэгээд завлан хөдлөж аваад өөрийгөө хордуулаад тэрийг бүгдийг утгаа бодож цацраа гэдэг нь их ухамсар дараа авсан даа гэж хэлсэн үнэлж бодож байгаа. Тэгэхээр миний нэгний ажил өөрийгөө яаж энэ тамхинаас мөн цаад туршилтаас энэ нуугаас туршилсан артын салаасаа Монголын артын чинь цөөхөн шүлээ хэдий ч нэ хоо туршилсан салж өөрийгөө яаж чадвал ирээдүйд бигтэй болох шүү. Ядаж өөрийгөө тамхинаас архинаас хандлаа гэж заавал Баярлалаа монголын жишээ чамжуулагчтай. Өнөөдөр чин сэтгэлээсээ ирсэн сайхан номын нэртэнд оролцож байгаа. За дараагийн нь соёлын төвийн ажилтны төжигчин Донштаг ахыгаас сэтгэлийн үгийг сонсъё. Орж байгаа шүү. За хүн болгонд хэрэгтэй айл болгонд хамаатай хүн болгонд хэрэгтэй өв нөлөөтэй ийм сайхан ном гаргасан эрхэмдүүдэд Эрдэнэ бүрэнгээ баяр хүргэж байна. Энэ хэрэгтэй хүн болгонд хэрэгтэй. 1992 онд шууд хайснаар тамхиг одоо үзэн ядаж болсон. Хүн болгоод ажил амьдралдаа өөрийгөө ихэлж ялж ээж ажил амьдралдаа өөртөө өнгөтэй явдгийг би хадгалсан юм. Тийм учраас өөрийгөө ихэлж ялах үйл тамхи татвал тамхи хай арих болдог бол арихаа нэг бол болоод нэг бол нөгөө соёлтой зохистой хэмжээнд цайхан тааруулж явах нь шүү дээ. Тамхи бол диви юм аа. Жинхэнэ хадасны дотор байгаа нөгөө 5-14 чинь ямахаар хоосож хулгайлдаг, хоосруулдаг хамгийн харам өртөө бол тамхи байгаа. Тийм учраас тамхиг бол үзэн ядаж байна. Монгол улсад сүүлийн жил ялангуяа цэцэг шиг цэврүү шиг цэцгэлж ива охид өсгөөчүүд цэнгэр утааг ам дууран сорж уушгиж байгааг харахад их харамсалтай санагдсан юм аа. Тийм учраас манай сэтгүүлч Эрдэнэ бол сэтгүүлчийн үүрэг бас хүн чанар хүн сэтгэлийг дээдэлж энэ хорт зуршлаас Монголын залуу үе монголчуудаа холдуулахын төлөө сэтгүүлчүүдийнхээ үүргийг сайн биелүүлж сайныг дэмжиж цаавыг шахаж яваа ийм сайн залуу байна. Би бас Эрдэнэ бүрэндээ талархал хэмжүүлж байна. Энэ бол хурааг бодлоо. Энэ бол тайвшруулах бодлоо. Энэ бол бизнес харах бодлоо. Энэ бол зөвхөн холдуулах өөр ямар ч юм аваад байна. Энэ зүйл бас өөрөөр манай ансагч бол үнэхээр Google ухаантай тийм ээ. 90 онд мөнгө байхад. Төргийн төгөг 90 сая грамаас болчихоо энэ хар тамхиг татаагүй. Энэ архийг амсан бод өдийг хүссэн сайхан байна. Үзэгч та бүхнийг дэлгэцийнхээ өмнө урайлан дуудах учир нь өнөөдөр амтай болгон өтгөн утааг уушиглаж өсвөрнаас өвгөд төгшөдгүй хошуурч байгаа энэ цаг үед нийгмийнхээ оюун санааг өөрчлөе гэсэн зохиогчийн чин эрмэлзэл шингэсэн бүтээл болсон юм. Ном бол бид бие биендээ илгээж буй хаягүй загтал мэт биднийг яг л тэгж догдлуулдаг. Номын агуулгын тухайд хийсвэр сэтгэлгээний өнгө аяс бага. Яагаад гэвэл тамхи гэдэг өөрөө хийсвэр гарт баригддаггүй юм огт биш. Тиймээс нийгмийн хор тутаанаас цэлмүүлэхийн тулд бодит ташуур шүүрч авсан зохиолч Иман санаа эдгээр эрхмүүдээр биелэлээ олжээ. Энэ ном юугээрээ онцлогтой ном юм бэ гэх юм бол энэ бол одоо тамхиг ялсан эрхэм хүмүүс гэдэг тамхинд орж ийсэн, за тамхинаас гарах шалтгаанаа болоод ангижирч чадсан хүмүүсийн тухай үйлж байгаа ном. Тэгэд энэ ном маань мэдээж халаасны ном
тэрүүн дэвтэр гэдэг ингээд жижигхэн ном боловч энэ харахад жижигхэн харагдаж байгаа боловч энэ дотор маш хэрэгтэй санаанууд явмаа гэдгийг л одоо энэ нийгэмд байгаа залуучуудаа уриалж өчүүхэн бий бол одоо ийм номыг л бүтээж байгаа юм. Энэ бол миний бүтээж байгаа 2 дахь ном. Тэгэхээр өмнө нь бол би одоо зам шиг нэ тэгээд нөхсөг гэдгийн ном гаргаж ирсэн бол за энэ удаад бол одоо нийгмийн оюун санаанд бас нөлөөлье. Энэ залуучаагаа зөв зам руу уриална дуудъя гэдэг өөрөө ч гэсэн 8 жил татсан тамхинасаа гараад энэ хүн номыг бичсэн байгаамаа. За яагаад би энэ бүхий өргөө гадаа талбайг сонгосон бэ гэхээр энэ бүхий өргөө гэдэг бол одоо Монголын ард түмний шүтэн биширдэг хүчит бөхчүүдийн сайхан хямар дундаа шингэсэн сайхан өргөө тийм ээ хөлс хүч энерги сайхан шингэсэн энэ өргөө. Энэ өргөөнд бол дандаа ялт байгуулах чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүс орж идэг. Тэгэд энэ тамхитай дивжинд барилдаж байгаа хүмүүс ч гэсэн тамхиг ар нуруугаар нь газар унгаасаа гэсэн зорилгоор одоо энэ тамхиг ялсан хэрхэн хүмүүс гэдэг номынхаа нэлтийг энэ бүхэн өргөөний гадаах талбайд хийж байгаа юм аа. Их хөдөлмөрч тийм ээ. Тэгээд өмнө нь бол бас 108 мэдээгээ сонд ажиллаа. Тэгээд одоо телевизийн сэтгүүл зүг сонгож байна л да. Тэгээд энэ эзэнгүү төрийн эмгэгдэл нэвтрүүлгийг би бас шавийнхаа нэвтрүүлгийг үздэг, хуульчийн тайлбарын нэвтрүүлэг үзэж байдаг. Өмнө нь бол бас зун шиг инээ тэгээд ингээд илгэлийн ном гаргасан. Тэгээд надад бас авчиж өгч ирсэн. Тэгээд их сэтгэдэг тийм ээ. Тэгээд номынхоо одоо өмнө талд нь ингээд хүмүүс өөх нэрээ хүртэл ингээд хийгээд шивдсэн байх шиг тийм ээ. Гэтэл өнөөдөр бол одоо 2 өдрийн өмнө бас намайг утастад багш би ном гаргаж байгаа. Тэгээд номын нээлт энэ бүхий өргөнд долно. Тэгээд та очоорой гэсэн. Тэгээд би одоо бороо бити ороосоо гэж одоо тэгээ ирлээ. Проблем болоод штэ тий тамхи арих гэдэг бол ийм нийгмийн ач холбогдолтой номыг одоо бодит ийм хүмүүсийг оролцуулаад бичнэ гэдэг бол үнэхээр одоо энэ сэтгүүлчийн бас овсгоо тий одоо үнэхээр бас их сэтгэгсэн байна. Тэгээд одоо бас танаа телевизийн хамт олонд болон за шавьда одоо уран бүтээлийн их амжилт сэтгүүлчийн энэ нөр их хүнд хөдөлмөрчтэй тийм ээ хүнд хөдөлмөрт одоо олон жил зүтгэж амжилт гаргаарай гэж одоо үе үеийн төгсөгч сургуулийнхаа үүсгэн байгуулагчдаа одоогийн суралцж байгаа оюутан залуус сурагчдынхаа өмнөөс өгсөн яриа. Би бүрнийг над руу уцтаад ийм хийх гэсэн маа чамиг чи би тантай уулзмаар тэг хүрээд ирнэ. Яг л би нэг ч гэсэн хүн туслах гэж утсан байхгүй юу. Тэгээ би өөртөө тусалж чадсан юм чи бас өөрөө бас нэг хүн над шиг өөртөө туслаад өөрөө бас туслах боломж олгосон. Би баяртай байгаа. Гэхдээ ийм ном гаргасан бүрнээдээ бас баярлж байна. Сайн байна. Энэ чи одоо энгийн юм чинь их агуу гэж ярьдаг шээ тийм ээ. Энгийн одоо хүн болгон гаргачих болохоор юм шиг мөртөө хин ч гэсэн гаргаагүй л байхгүй бүрнийгээс өөр тийм ээ. Гэтэл ийм юм гаргах чинь та нэг яриа өгчих боломж байна уу гэхэд би бол надаас илүү одоо хүмүүс цагуурчин зөндөө байгаа байлгүй дээ. Хүмүүс заавал бий байдгийн ч одоо ямар учиртай юм дээ. Уг нь бол сайхан юм наадах чинь баяр хүргээ чи наадах заавал хийгээрэй гэсэн чиргүүд та баймаар байна. Ягаад та байж болдгоо ингэж байх юм. Тэгэхээр зэрэг яах вэ ер нь ядгийн ер нь тамхинаас гарсан түүхээ би ч тамхи арих хоёрыг нэг өдөр нэг цагт нэг зэрэг хайсан байхгүй юу. Тэгэхээр тэрнийгээ би ярих их дуртай. Яг гэвэл би тэрнийгээ ярих тусам улам илүү ихээр тамхиг жигшээж өгч санагддаг байхгүй надад тамхи арих хоёрыг. Тэгэхээр зэрэг би ярьж юмар санагдаад байдгийг. Тийм ч учраас дараа нь дахиад 2 дахь ярихт нь над руу ч 3 4 ярьсан маа. Сүүлд нь би за яри яхан хэрэг болох юм байдгийн бол яг ярьж үзээ за дэмэж явах үстэй болох юм байвал авна үз болохгүй юм байвал тэгээд хасаад аячин өөр одоо алдан нэртэй олон хүмүүс байгаа цаагуурчин чи олж яв цаадуулаа гэж л хэлсэн байгаа. Эрдэнэрэн бол өөрөө сэтгүүлчин. Тэгээд сэтгүүлчин бол нийгэмд хэрэгтэй тустай ард түмний оюун санаанд нөлөөлөх түмний оюун санааг удирдах тийм одоо эрхэм үүрэг хүлээсэн хүмүүс байхгүй юу. Тэгээд манай Эрдэнэрэн бол ийм одоо үр дүнтэй хэрэгтэй ажлыг санаачсан зохион байгуулалт над руу явах маш их уриалах хүлээж авсан. Эрдэнэрэнд ажиллах сэтгүүлч юм шүү дээ. Баяр хүргэе те. Тэгэхээр анхны нурмын бүтээл гэдэг 2 дахь ном юм байна шүү дээ те. Тэгээд бас санаа зовчлаа. Тэгээд яг над руу уцтаад ганахаа танаас ингээд би нэг юм ном бичих гэж байгаа маа зөвлөгөө авъя гэхээр үгүй ах нь одоо ямар тамхи татаж үзээгүй юугаа зөвлөгөө би тэгжсэн. Тэгээ манай ажил дээр гэж уулзсан. Тэр ч манай надад сонирхолтой байна. Тэгээ өөрөө их мэдрэмжтэй сэтгүүлчтэй те. Тэгээд таныг бол мэдээж тамхи тойроогүй байгаа дайрч гарсан байгаа. Гэхдээ та яагаад татсангүй одоо хэлэхэд хэцүү юм. Гэхдээ таны хэцүү амьдралын үед гэсэн байхгүй. 2008 оны төгсөж байгаа юм. Ер нь бол оюутан байхдаа их орлоготой.
Ер нь одоо ингээд би өөрөө бас олон жил сэтгүүлч хийсэн болохоор ямар оюутан сэтгүүлч болох вэ те? Ямар оюутан энэ мэрэгжлийг эзэмших гэдгийг бас харж яадаг. Тэгээд тэндээс бол цөөн гэдэг найдвартай сэтгүүлч болох юм оюутны нэг бол байсан. Сайхан байна. Одоо энэ тамхинаас гарсан сайхан эрдэнүүд байна. Тэгээд манай эрдэнүүд маань одоо ингээд сайхан хүмүүсийг тамхинаас гарган ингээд сайхан ном хийсэн байна. Тэгээд одоо энэ номыг хэвлэгт нь би одоо ингээд ивент итгэж хамтарч ажиллаж байгаа. Ер нь эрдэнүүд дээр бол цаашдаа ингээд бас сайн сэтгүүлч хүн шүү дээ. Тэгээ ном гаргахаас гадна сайн сэтгүүлч хүн цаашдаа нийгмийн бас одоо энэ ард түмнийгээ юу нь болохгүй байна, юу нь болж ийн гэдгийг хамтарч одоо ингээд сайн сайхан юм хийж явна гэж одоо би тэр ярилцаж байгаа да. Уган бууны үзгэн сумын эзэд мэрэгжил нэгт нөхдөө үлгэрлэж байгаагаа тамхиг хэлсэн эрхэм хүмүүс бүтээлээрээ харууллаа хэмээн ирсэн зочид сэтгэл хангалуун байсан юм. Ер нь хүн өөрөөрөө ялж чадвал бүх юм одоо ялалт тавьж чадна гэж би хөдөө боддгийг. Зарим усуд тамхинаас харангуудаа дороо өгчдөг гинлээ, уушгин мод гинлээ гэж бодлоо шүү дээ. Хордожсэн хороосоо салж чадах яхаараа тийм муу нүдэд хүний оюун ухаанд орж тийм муу болно гэдэгт би итгэдэг. Хэрвээ чи гарыг гэсэн бодолтой бол гарыг гэж бодож ярьж хэлдэг бол хэлсэндээ ярьсандаа л өгч байна. Зоригтой байх хэрэгтэй. Зорилгоо биелэхэд бол зоригтой л байх хэрэгтэй. Тэгээд би тэрнийг үгийг хэлчмээр санагдаад байна. Энэ бол ихтэй үний тамхи татдаггүй ихтэй үний ярьсаг байхгүй юу? Тамхи татдаг хүүхнүүдээс тамхи татдаг охтуудаас маш муухай үнддэг. Дайлгын тэднийг тэрч үнссэн тохиолдолд үнсний савд олгосонтой ижилхэнтэй гэдэг. Энэ үгийг би эрхэм сонсчихсан муухай, маш муухай. Тэгэхээр бид нар одоо тийм л юмцтай одоо тамхич хүүхэнд үнэлэгдэх юм шүү дээ. Нөгөө харахад хичнээн сайхан байгаа л тэгэл аваа нэгэл яртал амнаас нь тамхи хүндээл бүр ойртоод дотнос гэхээр тамхи хүндэхээр зэрэгэлдэгээд ямар ч бодогж исэн нөгөө сайхан сэтгэл байхгүй болгоод тамхи татхаа болсон тохиолдолд бол гоо сайхан дэлгэлнэ. Хоёрдугаар сэтгэл зүйн хөдөлгөх өдөр болно. Яг одоо хүн стрессээс бол тамхи татдаг гэж бодлаа шүү дээ. Хүн стрессийг ямар ч янзаар тайлж болно шүү. Тэгээд эдийн засгийн хувьд хөрчлөлт гаргах. Тоо сайхан бөгөөд эрүүл мэндийн засаг. Зөвхөн мөнгөтэй л явна шүү дээ. Очин тамхи татдаг гэж. Алио тамхи явдраа, алио тийм ээ аваараа энэ гэдэг. Загтаг гэж та одоо эргээ яах гэж да гэж. 35 жил татаал тамхиг хайсан да. Би их баярлдаг. Тамхи хайсан да. Их бахархдаг. 35 жил татсан байтугай 4 жил 5 жил тамхи татчаад байд сууж чадахгүй яваад байдаг хүмүүстэй харьцуулахад бас би бас яг хуу мундаг дайсыг дарцсан байх гэж бас боддог шүү дээ. Би ч өөрөө тамхиг 16 жил татсан. Тамхи гэдэг ямар одоо үр дүндээ хэрэгтэй гэдгийг би бол сайн мэдэх учраас тэгээд би 1992 онд 14 жил татсны дараа шууд хайж тамхинаас гарсан ийм хүн байна. Тэгээд хэлж гин тамхи бол төвчээрийн асуудал. Сайхан тамхины хууль гарлаа. Одоо бол аль ч ресторан бар болсон. Цэлгэр байж шүү дээ. Мен ман татсан одоо юм байж байна шүү дээ. Одоо энийг дагаад архины хууль чангахан хууль гэж юм бол бас монголчууд жаагандаг энэ одоо утаа униарын энэ ариг дарсны ман дундаас жаа салмаар байна шүү дээ. Сэтгүүлч Эрдэнэ бүрэнгийн бүтээлийн тулгын чулуу болсон хүмүүсийг дурдвал тухайн үед оюутан огтоос халдварсан зуршлаа ялж чадсан Монгол улсын гавьяа жүжигчин Чамчулуун хаашаач харсан ээж ах ихч гээд бүгд тамхи татдаг байсанд жигшин нэг ч удаа амандаа зоож үзээгүй 90 саяын ганс үг эмээдээ эрхэлж 11 настайдаа тамхинд орсон ч аттад тесныг дарсан Баатар соёлын тэргүүний ажилтан жүжигчин Дорж Давг мөн 3 бүтэн хамтлагийн дуучин Эрдэнэ Шуранхай хамтлагийн Номин Эрдэнэ гээд номыг шимтэн уншвал сонирхолтой 9 эрхмүүд энэхүү номонд багтжээ.
өөрөө өөртөө харамсдаг. Тэгэхээр одоо оролцог өдрийн залуучууд үл тамхинаас гарах хэрэгтэй. Тэр дундаа манай охтууд өстой Монголын ирээдүйн улсын сайхан өсөг төрүүлэх хүчит өөрсдөө уушгүй муутай хэвлэгдэн байж байгаа хүмүүс уушгүй муутай утааны хордлоготой тийм тэн хөвгөлчүүд яана харамсмаараа хурдан тамхинаас гар хэрвээ ч өнөөдөр одоо нэг урд цосоод энийг яах вэ гэхээр ерөөсө сургалтанд бүр бодлого одоо энэ хүмүүс чих боловсрал гэж ярих дуртай болсон шүү дээ. Хинкиг синтэг тийм ээ нэг тийм нэг хидэр ёдор гэсэн хүмүүс нэг боловсрал гэж ярих гэдэг. Энэ боловсрал биш шүү дээ. Энэ янз янзын диплом худалдаж аваад байгаа тийм ээ. Боловсрал гэдэг чинь гэр бүлийн хүмүүжлийг л хэлдэг шүү дээ. Би бол тэгж боддог. Би бол өөрийгөө ер нь боловсралтай хүн гэж боддог. Гэр бүлийн хүмүүжил. Тэгэхээр энэ хүүхдүүдэд гэр бүлийн боловсрал ямар байна тэгж л тэрнээс нь шалтгаална. Ялангуяа сүүлийн үед энэ охид залуучууд бол тэр одоо хорцсон гэдэг бол ам дуран уушгалж залгиж биш. Энийг харахад бол үнэхээр харамсалтай. Тамхи бол хүнд ямар ч нэмэргүй, нөлөөгүй ийм одоо гамшигын идэв байхгүй. Халаасанд байсан хэдэн бод үргээ чинь ямар хамхаа өдрөөс өдөрт ингээд болгоод хооллоод байх. Ийм одоо хэрэггүй хог байгаа. Тийм учраас нэг хүн болгон үзэн ядаа тамхиг л одоо гарчих. Дараад нь архийг нэг бүр гардгуу махад соёлтой хэрэглээ зохистой хэмжээнд нь тааруулаад сагуулчих болоо. Болох нь улс орны хөгжил төвшлийн ганц чөтөв төвшөө бол одоо наригдaltaй биш. Тэгэхээр агч одоо яаралтай. Агны тухай нэг эсрэг нь хууль гаргахгүй бол тухай байгаад үгүй болж байна. Ингээд тамхиг татах хортой шүү. Таны уушиг нь аюултай шүү. Тамхинаас гараарай ч үсье. Тэг яг залуучуудаа хэлэхэд тамхи бол тураадах худлаа. Тамхи бол тайвшруулах худлаа. Тамхи стрессээс гаргадаг худлаа. Тамхи бол одны нөхөр гэдэг нь тамхи байх болох хүмүүс ямар юм хийж хайгаал гэдэг чинь. Энэ бол худлаа юм аа. Тамхи бол бидний зүгээр хордуулахаас биш бид зүгээр ач тустай зүйл байхгүй учраас тамхинаас айлуулах хол байгаа л гэж уриалмаар байна да. Монголын ард түмэн одоо хүүхэд залуучууд ер нь бүгдээрээ сайхан тамхинаас гараад архинаас гараад сайхан бие биентэйгээ сайхан хүндэлж харьцдаг тийм ээ. Сайхан нийгэмшүүл сайхан байна. Үгүйтэй тамхи минь үнэндээ чи үнэн чанд минь биш байж. Үхэх гэж байхад аварч чадах анд минь цэвэр агаар байж. Тамхиа чамд хэлэх эцсийн үг байна. Чи сонс. Чамтай нөхөрлөөд би турсан, эдсэн, чамтай найзлаад шүд минь шаралсан, өнгөрцөн, чамтай үерхэд халаас минь хоосорсон, ядуурсан, чамайг хайрлаад царай минь харалсан, барзайсан, чамайг сороод уушиг минь бохирдсан, цоорсон, чамд эцэстэй хоолоогоо болгуулж өгөхгүй тулд чамаас би бүр мөсөн явлаа, баяртай. Нөхөрлөлдөө үнэнч байсангүй гэж надаас гомдол битгий нэхээрээ тамхи минь чи